За сайн бацгаана уу хүмүүсээ. Бид хоёрын Dark in Bay подкастэнд сонсож байгаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Намайг гэрлээ гэдэг. Намайг Дэлгөөнэ гэдэг. За бид хоёр подкастаараа дэлхийд даяар одоо жинхэнэ болсон гэмт хэрэг, мухар сүсэг, шашин шүтлэг, сонио хачин адал явдлаар дүүрэн тийм бодит болсон явдлуудын талаар ярих болно. Тэгээ манай подкаст нь болохоор ер нь 18-аас дээш насныханд зориулсан шүү. Дандаа тийм аллаг, тийм тэрэг, тийм цуснажтай, тийм эвгүй ярих болохоор жоо бага насны хүмүүс битгий сонсоорой. За энэ явж байгаа дуу болохоор миний сонсдог BLMD буюу Балмад гэдэг хамтлагийн дуу байгаа. Тэгээд experimental genre-аар тоглодог хамтлаг байгаа. Тэгээд та бүхэн description дээр линк нь байгаач болохоор ороод сонсоорой. Тэгээд амар гоё дуутай хамтлаг байгаа шүү. За тэгээ бид хоёр хамгийн ихнийхээ дугаараар ямар хүн юуны талаар ярих вэ гэж айгүй хайсан. Тэгж яхад Charles Manson гэх эрэгтэй түүний одоо бий болгосон калт, тэдний хийсэн алхууд айгүй тийм Америкийг одоо 1960-аад оны сүүлээр айгүй их тийм гүн цочролд оруулсан бэлээ. За тэгээд энэхүү калт яаж боссон, Manson гэхийг хүн ихээр одоо ямар хүн байсан талаар одоо та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж үзээд энэ сэдвийг сонгосон байгаа. За тэгээд сэдвтээ орох уу гэлээ. За тэгээ. За тэгээ. За Charles Manson нь 1934 оны 11 сарын 12-нд Ohio мужийн Cincinnati хотод төрсөн. Тэгээ түүний ээж Kathleen Maddox гэдэг ба 15 настай биеийн үнэлэгч жоохон охин байсан бэлээ. Тэгээ дээрэс нь тэр архинд донтцсон хөрхий. Тэгээд дөнгөж Manson-ыг 5 настай байхад нь ээж нь шоронд орчдөг. Тэгээд Manson ээжийнхаа ах эгч хоёр дээрээ амьдрахаар явдаг. Тэгээ 3 жилийн дараа ээж нь шоронгоосоо буцаж гараад тэгэл өөр дээрээ аваад сайхан амьдрийгээ ботсон боловч архинаасаа болоод хөрхий Manson дахиад бүр Ohio мужаас Индиана муж руу өнчин хүүхдүүдийн явдаг нөгөө сургуульд оролцдог. Харин аавынхын талаар бол ер нь их тийм мэдээлэл байхгүй. Manson өөрөө бас хэлсэн бэлээ би ер нь аавыгаа тийм сайн мэдэхгүй бараг өстой санахчгүй байна. За тэгээд явж байгаад Manson чинь 13 наснаасаа эхлээд жижиг сажиг хулгай ээж явсаар 20 гаруй жил шороо орноогоор явсан байдیں۔ Тэгээд шорон оронгоор гарч явахдаа Manson 21-т байхдаа 17 настай Rosalie гэдэг охинтой суугаад нэг хүүтэй болдог. Тэгээ удалгүй жилийн дараа тэр Rosalie гэдэг охин нь эхнэр нь хүүхдээ аваад өөр хүнтэй суугаад хаяа явчихсан юм лээ. Тэгээд тэр хоёроос гарсан хүн 1993 онд амиа орлдог. Яагаад гэвэл нэр нь Charles Manson Jr гэдэг нэртэй. Тэгээд Manson-ы хэрэгээс болоод нэрээ ч өөрчилж чадахгүй аргаа ядаад бүр ингээд депресстэд амиа оролцсон байдаг. Харин тийм. Тэгээд тэрнийхээ дараа бас болоогүй дахиад нэг хүнтэй биеийн үнэлэгч хүүхэнтэй суугаад дахиад нэг хүүхэдтэй болж байгаа. Эхнийхээ хүүхдийг алхтаа харж чадахгүй юм байж. Тэгээд 4 жилийн дараа салцгаацсан. Тэгэл нэг ер нь бол амьдрал нь тавчхандаа нэг иймэрхүү байгаа. Тэгээд хамгийн сүүлд болохоор 67 онд шоронгоос гарахаасаа өмнө ингэж хэлсэн. Би ер нь шоронд гифтэж байхдаа гараад ямар гэмт хэрэг хийх вэ гэж бодоод төлөвлөөд суудаг. Би ихэнх амьдралаа шоронд өнгөрөөсөн нийгэмшээгүй намайг гаргах юм бол би ямар нэгэн гэмт хэрэг заавал хийх бах та гэж хэлсээр байтал нөгөө шүүгчт нь түүнийг зүгээр ингээл суллаа л явуулсан байгаа юм чаа. Уг нь бол үннээ хэлсэн байна тий. Тий. Угаасаа л юм хийн гэдгээ. Тий. Тэнийг. За тэгээд шоронгоос гарсныхаа дараа Сан Франциско хотоос зайтай Сан Фернандо Валли руу нүүж яг өөрийнхөө одоо Manson гэдэг гэр бүл гэдэг нэртэй колта байгуулж эхэлдэг. Тийм тэгээд колт гэдэг нь ер нь болохоор энэ нэг хүнийг бас нэг зүйлийг юм уу нэг үзэл санааг амар тийм олуулаа нийлж
дахин шүтэж тэрнийхээ төлөө амьдрахыг хэлдэг. Тий. За тэгээд нөгөө яаж энэ калта байгуулад, калт байгуулна гэдэг чинь хүмүүсийг өөрийнхөө араас дагуулж өөртөө итгүүлнэ гэсэн үг шүү дээ, тий. Тэгсэн чинь гэр бүлийн одоо асуудалтай, ганцаардмал, хэцүү амьдралтай ч юм уу тийм эмзэг байдал дээр нь дөрөөлөд толгойг нь угааж эхэлдэг байсан юм бэлээ. За жишээ нь Ван Хьютен гэдэг охин дээр жишээ аваад үзэхэд аав нь орхиод явцсан. Тэгээд тэрнээс хойш нэлээд ганцаардаж одоо сэтгэл готролд орсон тийм үедээ Мессентэй танилцдаг юм байлээ. Тэрээр нөгөө хэлэхдээ Мессен одоо түүнийг дандаа хөөрхөн бас ухаалаг гэх мэтлэн одоо өөрийн аюу тийм магтсан тийм үг хэлдэг. Дээрээс нь бас одоо маш их тийм хайрлаж хүндэтгэж байгаагаар тийм мэдрүүлдэг байсан. Тэгээд Мессний хажууд байхад надад ингээл үргэлж сайхан зүйлс тохиолдох юм шиг миний амьдрал амар гоё сайхан байх юм шиг санагддаг байсан гэж тэр охин хэлжээ лээ. Тийш дээ. Наа чин нөгөө нэг болохоор англиар daddy issue гэж ярьдаг штэ. Аав нь ингээд багт нь орхиод явцсан ч юм уу эсвэл ерөөсөө тоодгүй зарим охтуудыг нөгөө нэг эрэгтэй өнгөл жоохон ч гэсэн анхаарал хандуулад эхлэхээр тэр үндэ амар татагтаал ингээл сайн болол эхэлдэг. Өөрхий аавыг нь л орлох тийм хайр л үзүүлдэг юм шиг байгаа. Тий, нэр тийг сонсч ирсэн шүү. Тий, одоо энэ охин шиг энэ мэтчлэн даагч нартай одоо хүн бүрчлэн их цаг гаргаад өөртөө татаж тийм өөрөөсөө хамааралтай болгодог байсан байлээ. За тэгээд тэрнээс гадна даагч нараа одоо гаднах ертөнцөөс айлуулах тусгаарлаад хизээч одоо өнгөрсөн амьдралаа талаар бас ярьж болохгүй гэж тушаадаг байсан. За ингэж хүн болгоныхоо шуруусаар байгаад 50 гаруй даагчид гişүүдтэй болдог. За тэгээ их даагч нар тийм дандаа тийм халуухан залуухан охтууд ямар тийм хөрхөн охтууд байлээ. За Мессен гэх одоо ер чинь өөрөө Book of Revelation буюу одоо тийм номонд айгуу хитэгдэг, уншдаг байсан бэлээ. Энэ номон дээр нь болохоор тийм баахан мангас долгоон толлоотой луу аврах том могоо дэлхий дээр ирж одоо дэлхий сүрэн тэгэхэд Есүс Христ дэлхий дээр нөө 2 тудаага ирж дэлхийг аварна гэсэн утгатай ном байдаг. За тэгээд Мессен өөрийгөө би бол 2 дахь Есүс Христ гэж итгэдэг байсан бэлээ. Тийм баг өөрийгөө л тийм бурхны Angel гэж итгэдэг байсан байлээ шүү дээ. За тэгээд LSD болоод Magic Mushroom гэх харт юмгээд нь штэ тийм хий юм харуулдаг. Нэг болохоор сэтгэл хөдлөл амар тийм ад жаргалтай, нэг бол айгүй тийм стресстэй, депресстэй тийм болгодог харт амьхэг. Мессен даагч нараа одоо өгөөд заяа тэр харт амьхийг тэг масуурсан багт нь одоо өөрийнхөө тэр Book of Revelation номоо уншиж өгөөд өөрийгөө бол одоо бурхны илч Есүс гихчлэн одоо нөгөө тарих угаах яриануудаа яриад сүулдэ бүр баагч даагчтаас чи миний төлөө өгч чадах уу гэж хүртэл асуудаг болсон. За тэгээд арьс өнгөний үзлийн дайн болно. Харууд цагаан арьснуудыг одоо ялаад хөнөөн тэгээ би өдөртөгч нь болох болно. Дээрээс нь бас нэг цүмийн дайрал болоход одоо хүн төрлөختөнд бас амар аюул учрна. Намайг л дагсан хүмүүс одоо тийм нууц ертөнцид хамт аврагдах тийм боломжтой болно энэ төргээд айгүй олон сонь юм ярьж итгүүлдэг байсан бэлээ. За тэгээ нөгөө даагч нар нь юм асуурсан байх үедээ энэ бүх ярианууд нь айгүй үнэмшилтэй. Энэ хүн үнэхэрийн одоо ингээд дэлхийг аврагч дээрээс нь одоо ирээдүг хаардаг тийм хүн юм байна гэж одоо итгэж эхэлсэн байгаа байхгүй юу? Тэгээд бүгдээрээ одоо Месснийг Есүс Христ гэж одоо бат итгэдэг болцгоос юм байлээ. За тэгээд эднэр Мессен гэр бүл одоо калт чинь одоо эмгтэй даагч нар нь одоо Мессентэй хамаа намаагүй унтаж хөвцөцгээдэг. Дээрээс нь бүр бүгдээрээ нийлж group sex mix хийдэг. Тэгээд шин даагч нар одоо хүүхнүүдээ санал болгоод одоо ер нь бол 2 дугаар суугийн тал дээр одоо маш замраагүй тийм калт байлээ. Тэгээд Мессен ч н одоо урталтаа нөгөө бүгднгийн ингээд суулгаж агаад октоо залгчдыг хооронд нүүнсэлцүүлээд одоо ингэж чи тгийж мий гэж хүртэл тийм олонний нүдэн дээр бас ингэж хийцгээдэг байсан байлээ. Заваарсан өвчин та тусдгүй юм бахта би нэр багтааслагтаа нэг сангаас тийм хол зайтай газар гэсэн шүү дээ. Тийм ойрхон хүн байхгүй. Тийм болохоор өснөө тэр газараа хийдэг байсан байлээ л дээ. Тийм тэгээд за тэгээд тэр чин тэгээд дээрээс нь 50 гаруй
гişүүдтэй гэж байгаа. Тэгээд Мм. тийм тэдрийгээ тижээхийн тулд тэгэл бүгдээрээ ингээ бүлэг ингээл хуваагдаад жижиг сажиг ингээ дээрэм хийдэг. Тэгээ дээрэс нь машин энэ төр айгүй их хулгайлдаг байсан гэж байгаа. Тэгээд тэгсэн чинь хулгаалаад ч явж исэн юм уу яаж исэн. Тэгээд нэг өдөр нөгөө Мансны 2 3 эмэгтэй гişүүд нь замаар ингээл замын унаа хаагаад алхаж явж байхад нь Beach Boys хамтлагийн Dennis Wilson гээд бөмбөрчин залуутай ингээд азар ингээд танилцаад машинд нь суугаад явдаг. Гэрлөөгөө өргөлдөг. Тэгээд Dennis Wilson нөгөө бөмбөрчин чинь Manson-тай гэрт нь очиод танилцдаг. Тэгэл тэр хоёр чинь танилцаал ингээл клик гэж ярьдэн шүү дээ. Шууд л бараг л ингээл сайн найзууд болцдог. Тэгээ манай хоёр чинь нийлж хар тамхиа татнаа. Тэгээ бас Manson охтуудаа даагч охтуудаа нөгөө Dennis-тэй унтуулна. Тэгэл хоёлаа нийлэлстэй нэг хэсгэл парти хийсэн юм шиг байгаа. Тэгээд Dennis-ээр дамжуулж нөгөө нэг Manson чинь Terry Melcher гэх продюсертэй танилцдаг. За тэгээ энэ хүнтэй Manson танилцдаг нэг чухал. Яагаад вэ гэхээр Manson-ы цорын ганц мөрөөдөл нь Beatles-ээс алдартай Orocco болохыг бүр багаасаа мөрөөддөг. Тэгээ баг байхын л гитар тоглоал, шүлэг зохиож дуу бичдэг байсан бэлээ. За тэгээ нөгөө продюсер залуу чинь Manson-д гэрээ ээж болмоор юм байна. Ер нь би чамд өстой дуу ууж өгнө гэж ам гарчаад хэд хоногийн дараа чи яд болох хангалттай авьяасгүй байна. Өстой уушлаараа өгшөөн гэж болчдөг. Тэгээ тэрнээс хойшоо Manson ер нь дандаа юм Холливуудын алдартай баян гой гэсэн хүмүүсийг гүзэн ядаж эхэлдэг ээ. За тэгээд өшөө хорсол атаач дөөгөр дүрэн амар зүрхэндээ үзэн ядалтай Manson аллах их санаа төрж 1969 оны 8 сарын 9-нд өөрийнхөө хамгийн үнэнч дөрвөн дагагчид нар болох Tex, Susan, Patricia, Kasabian гээд дөрвөн хүнийг нөгөө продюсер хэлсэн шүү дээ Terry гээд тэрний амьдарч байсан байшин руу нь яваад дотор нь хинч байсан хамаагүй бүгднгийн зүгээр л ал гэж тушаадаг. Гэтэл Terry тэр байшингаас аль хэдийн нүгөө явцсан за. Тэгээд оронд нь бас л Холливуудын жүжигчин эмэгтэй буюу Sharon Tate гээд хүүхэн нөхөртөөгөө цуг нүүж орсон мэт юм бэлээ. За тэгээд аллах болох оройны хамгийн ихний хохирогч болох Steven Parent гэж жоохон 18-тай жоохон залуу байшингийнх нь наахан байдаг манаачих руу ороод машинда орох замд нь Tex хараад буудаад унгаачдаг. Тэгээд хүүхэн амтай санаандгүй зүгээр л найзах руугаа орчоод гарч явж байхдаа азгүйгээр буудуулаад алуулсан мэт юм бэлээ. Тэр энэ банд айгаа өрөвдөлтөй тий нэг ганцхан минутын хэдхэн минутын өмнө гараад явцсан эсвэл тэр нөгөө айлдаа байж исэн бол амьд гарах боломжтой байсан байхгүй тий нөгөө хэд чинь мэдхгүй харин тий анзаараагүй өстой нэрээ үнэн азгүй 1 минутын л баг зүрүүтэй гарцсан байсан бол тэгэл явчихаар байсан байхгүй буруу цагт буруу газараа явж байсан байх шүү. За тэгээд хүүг алчаад тэр дөрөв хуучин Terry-гийн байшин руу ордог. Нөгөө продюсерийнх нь. Тэгээ байшин дотор нь болохоор 8 сартай жирэмсэн нөгөө Sharon гэж жүжигчин эмэгтэй бас найзууд нь болох Abigail, түүний найз залуу болох Frykowski, бас одоодын үсийг засдаг Jay гээд дөрүүлээ юм хом яриад ингээл hangout хийгээл суужсэн бэлээ. Байшин дотор болохоор Sharon Jay хоёр нь нэг өрөөнд юм яриа сууж исэн байгаа. Нөгөө өрөөнд нь болохоор Abigail зурагт үзээд тэгээд том өрөөнд нь Frykowski унтчихсан. Тэгсэн чинь хамгийн түрүүнд Tex гэрт нь ороод унтчихсан Frykowski-гийн толгой руу хөшөглөөд би олж төхөр би чамааг алах гэж ирсэн гэж хэлээд сэрээдэг. Тэгээ тэр оронд нь нөгөө нэг хоёр хүн байсан шүү дээ. Susan, Patricia хоёр ч том өрөөрөө бусад найзуудыг нь авчираад бас хүлээд нэг нэгээр нь ингээд зодож эхэлж байгаа. За тэгээд нөгөө жирэмсэн Tate-ийг зотхыг харж чадахгүй байсан. Нөгөө өсчин залуу Jay ч өмгөөлөд өмнөр нь ороход Tex-ийн уур нь хурж буудаад тэгээд дараа нүүр нүдгүү хөшөглөөд тэгээд бас болоогүй 7 удаа хутгалаад хүүрхийн маань үхдэг.
Харин тийм бүрстэн нэрэ. За тэгээд Tex чинь Jay-г алсныхаа дараа нөгөө хоёр хүүхэндээ хутгаа өгөөд Abigail Frykowski хоёрыг хутгалж ал гэсээр агаад Abigail-ийг нь 28 удаа Frykowski-г нь 51 удаа тусдаа хутгалж алдаг. Йоо ямар амар юм би тэр ч одоо. Улаарсан Хүн даалж үзээгүй үстэй юм амар нэг туршлагдсан юм шиг бүр 20 30 40 50 удаа хутгалаа зогсож идэг. тийм Амар шүү эднэр. улаарсан бухшгал дайрч байгаа зү. Бүр 28 удаа гэдэг ч одоо юу вэ? Тийм байна. За тэгчээд хоёр өхний нэг болох Susan нөгөө 8 сартад жирэмсэн Sharon-ыг араас нь хөөж агаад унгаагаад шууд гидс рүү нэхэлж хутгалсан байгаа. Йоо. Нийт 16 удаа тэгээд хутгалаа тэгээд хөөрхийн маань нас ордог. Тэгээ бас болоогүй өшөө цаг зав байсан бол хүүхдийг нь гидснээс нь суглаад хийсвэрээр аваа явчих гэж бодож исэн гэж байгаа тэр Susan. Хөөе тэр хамгийн амар нээчтэй гидсэн дотор байгаа хүүхэд өвдөлтөд одоо ер нь 37 хоногт одоо яг батаараа мэдэрдэг гэдэм мэлээ. Тэр нь болохоор 6 сар хагас бараг 7 сартай гэсэн үг. Тэгээ нөгөө Sharon чинь нөгөө 8 сартай штэ. Тэгээд би удахгүй төрн намайг ядаж одоо хүүхдийн минь төрүүлчээ дараа намайг алчих гээд амар гуусан гэсэн чинь Susan өөстө чадахгүй угаасаа чамайг алтгаараа ална мална гэж хэлээд алсан байдаг. Гэхдээ 10 сарын өмнө Susan Tex-ийн хүүхдийг гаргасан байлээ. Тэр Tex чинь болохоор Manson-ы ерөөсөө яг баруун гар гэсэн. Харин тэгээд бас олоогүй нөгөө нэг алсан жирэмсэн эмэгтэйгийнхэн цусаар Sharon-ы цусаар нь Peg буюу гахаа гэд хаалган дээр нь бичээд үлдээсэн. За тэгээд ер нь ингэж хайр найргүй алсан бэ гэвэл энэ дөрөв дагагч нар нь Manson-ыг бурхан Есүс Христос чи сая хэлжсэн шүү дээ. Тэгэж итгэдэг байсан учраас хүн алахыг ер нь бол зөв гэж боддог. Ерөөсөө нэг тийм сүртэй юм хийж ийн гэж боддгоо. Харин ч дэлхийг аврахад тусалж ийн Есүс Христ ирэх гээд битгээд одоо ингээд дэлхийг нь цэвэрлэж өгч ийн өмнөөс нь баг бэлтэж ийн гэж амар итгэдэг байсан байгаа. Йоо зөө. Тэг группээрээ солиорсон хүмүүс байгаа ч тэр чинь. Тийм ээ. За тэгээд дараачийн өдөр нь бас болоогүй. Нөгөө балаа дөрөв юм чинь Beverly Hills амьдардаг Rosemary болоод түүний нөхөр Lena хоёрын гэрлүүнд дайрахаар шийддэг. Тэгээд энэ удаа нөгөө манай Manson нөхөр маань цог байсан байгаа. За тэгээд эхлээд Manson Tex хоёр тэр одоо хосуудын гэрлүүн нууцаар ороод том өрөөний диван дээр нь унтчихсэн нөхөрт нь буу тулгаад сэрээдэг. Тэгээд тэр оронд нь Tex унтлагын өрөөнөөс нь эхнэрийг авчираад тэгээд зэрэгцүүл суулгаж байгаа тэр хоёрын толгоонд нь дэрний уут нөмөргөөд гарын болохоор нөгөө чидингийн утсаар хүлээд байлгаж байгаа байхгүй. Тэр оронд нь Manson болохоор балиар зэвүүн амтан гараа авчиж байгаа. Йоо хийхд оролцохгүй. Тий, тэгээд Susan Patricia хоёрыг оронд нь оруулаад энэ эхнэр нөхөр хоёрыг алаадах гээд оруулаа явуулдаг. Тэгээд нөхрийг нь амтан хагнадаг амар том урт утгаар хамгийн түрүүнд хүзүүнд нь хутгалж эхэлдэг. Тэгээд нийт 12 удаа хутгалж алсан байт юм билээ. Йоо тэр хутганд бүр тэ нэг сэлэмшиг л байл шүү дээ бүр. Харин тийм. 1 см юм бэ. Бүр амар өргөн. Тэрнээс бол нэрээ бараг нэг хутгалахад л юу гэдэг баха. Тийм цус мус алтал үхээр утга. Тэгээд бас болоогүй гидсэн дээр нь war буюу дайн гэд монголоор бүр ингээ хутгаараа сийчээд бичээд үлдээчдэг. Дайн эхэллээ гэсэн утгыг хэлж байгаа юм бах та. Тийм л ах дайн эхэллээ шүү нөхдүүдэл гэж байгаа юм билгүй. Харин эхнэрийн бас л нөгөө том утгаараа Tex хэд удаа хутгалж дараа нь Patricia тэдний галтгооноос нь дахиад нэг хутга авчираад нөгөө хөөрхий эхнэрийг нь дахиад нэмэж хутгалсан байгаа. Тэгээд тиймгүүтээ Tex болохоор One Houghton гээд юу ч хийгээгүй зүгээр хараа зогсож исэн охинд хутга өгөөд чич бас энэ аллагад гар бие оролц энэ эхнэрийг нь хутгалаатах гэж хэлдэг. Тэгээд One Houghton чинь аль хэдийнэ өгцөн байсан нөгөө эхнэрийг нь ар нуруунд нь 16 удаа дахиж нэмэж хутгалдаг. Тэгээ хөөрхий Rosemary гээд эхнэр нь нийт 41 удаа хутгалуулж өгсөн байдаг.
41 удаа бүр ёо шоконд Энэ ормоо. энэ хоёрын хэргийг нөгөө нэг Мансон чинь дандаа тийм айрсан өмнө үзлийн дайм болно гэдэг байсан шүү дээ. Аа. Тэгсэн чинь энэ хоёрыг алангуудаа төрөвч мөрөвч нь хулгайлаад тэгээ харуудын дүүрэгт аваачиж хаяад хар хүн одоо мөнгө төгрөг хэрэглээд карт нь хэрэглэн штэ. Тэрүүгээр нь одоо хар хүн үйлцэн байна гэд тийм нэг арьс өмнө үзлийн дайм болох гэж эхлүүлэх тийм зорилготойгоор хийсэн гэж би нэг уншиж ирсэн байна. Тэгээ дээрэс нь тэр нөхрийнхээ нэг гизмцэн дээр нь дайм гэж бичсэн байна л да тийм юм болоо. Тийм л байна. Дээрэс нь муусан гахаануудын үхэлгээ бас дахиад хан дээр нь бичсэн байгаа заяа. Тэгээ хөрөгчн дээр нь дахиад Хилтер Скелтер гэдэг нөгөө нэг тэрийгэ ч зөв бичиж чадахгүй. Уг нь бол Халтер Скелтер гэх хэвчээсэн байхгүй. Тэгээ буруу хан дээр нь бас ингэ бичсэн. Бичиж өөрсдийнхөө уул мөрийг үлдээдэг. Тэгээ бүр явахтай болоогүй заяа. Хөрөгчнөөс нь нөгөө зүгээр шоколадтай сүү. Тэгээ дээрээс нь шиюугаа энэ төр идчихэд явсан байгаа чи яах юм? Йоо зүгээр за үнэ алтлаа аж туслаа одоо нэг юм ичээд явъя да гэсэн. Йоо жоохон өсчлөө жоохон амраатах гэж байгаа юм уу те ёо. Үн дааварцгаацаа. Helter Skelter гэдэг хөрөгчн дээр нь бичсэн гэсэн штэ. Тэр үг нь болохоор Beatles-ийн гаргасан White Album гэдэг нэртэй цомогны дуу бөгөөд энэ цомогноос санаа авч нөгөө нэг аллагнуудаа хийсэн гэж ярьдсан бэлээ. Manson. Тэгсэн чинь Beatles-ийн Paul McCartney тэр чинь болохоор энэ дуу чинь ерөөсөө Роми эзэнт гүрний уналт босолтын тухай дуу болохоос ерөөсөө тийм арьс өмнөний үзлийн дайнд уриалсан дуу бишээ. Мангар юм уу? Тэнийг юм уу? гэж гисэн баахгүй. Тэрийг нь тэгэл Manson чинь дагагч нарт гişүүдтэй бас амар ярьдаг. White Album-ыг амар сонс, энэ дууг сонс гэл амар тэгдэг гэсэн бэлээ. Тий, яг тэр дуунуудын үг мөгийг ингээд сонсоход ерөөсөө тий надад ч тийм санагдаагүй. Яаж бодгороо одоо тэгж ойлгож ийм бүр алган малгахтай одоо юу зүгээр нэг худлаас accuse хийх гэж оролцсон юм шүү те. Энэ дуунаас эдрийн одоо ийм агуулганаас нь болоод би ийм хийсэн мэсэн гэх. Тийм худлаа алах шалтгаанаа л хэлсэн байх гэж бодоод ш. Тэгэл нэг юм олдохгүй зайлцэл энэ White Album дээр тогтчих хэл өөрөө орокод бол чадаагүй бүр уур нүрхтэй тэгсэн юм уу яас. Дэлээ тэгжэл санагдсан. За энэ тэгээд ёо ямар амар алхад хийчих. 2 хоногийн дотор бүгдийг хийгээд дуусгасан. За тэгээд ашгүй энэ нөгөө алхнууд нь дуусаад баригдах цаг нь ирж байна. Yay. За 1968 оны 8 сард энэ алхуудаа хийсэн штэ. За энээс 2 сарын дараа баримтлагддаг. Яаж вэ гэсэн чинь Susan машины хулгайгаар одоо баримтлагдаа саатуулагддаг. Тэгж яхта хажуудаа нөгөө саатуулагдчихсэн, хоригдчихсэн хүнд би Sharon Tate-ийг алдсан. Тэг бид нэр одоо дэлхийс очих хэрэг хийхийг хүссэн гэд юм ярьцдаг. Дээрээс нь бүр ингээд бид нартай аллах хийх одоо баян маяг хүмүүсд алдартай дуучид мужтын тийм бүр лист байсан гэж хажуудаа хэлдэг байхгүй. Тэг мэдээж нөгөө үнэн цагдаа нарт хэлдэг энэ охин одоо ийм ярьсан гэд. Тэгээ дээрээс нь энэс 7 хоногийн дараа Manson-ы таньдаг ихнийг эрэхтэй цагдаад ирээд Manson өөрт нь хүн алмаар байна эдэр гэж юм ярьдаг байсныг бас хэлж өгдөг. За тэгээд нөгөөдөл чинь аллага үйлдэлж байхдаа бас зөндөө олон баримт нотлохоонод үлдээсэн нь одоо хурууны хээнүүд бас Steven Parent хүү буудж алсан буу Sharon-ыг хутгалж алсан хутга эдрийг цагдаа нарын олдог. За тэгээ нөгөө Manson-ы мэдэх одоо хүмүүс чинь Beatles-ийн тэр White Album-д бүр донтчихсон одоо байнга сонсож явдаг гэдгийг мэдэн штэ. Тэгээ хэргийн газар нөө Helter Skelter гэж бичсэн байгаа нь одоо Manson-тэй холбоотой гэж айгу үзэгдэж сэжиглэгдэж эхэлдэг. За ингээд нөгөө бүх баримт татлахаар одоо тэдний бүх одоо аль бие усны шүүх хурал нь 1970 оны 7 сард эхэлдэг. За тэр шүүх хурлаараа эрэхтэй Manson болоод нөгөө Patricia, Susan хин блэ? Касабин? Тэгээ шүүх хурлаар эрэхтэй Manson тухайн дундаа X тэмдэг шивүүлсэн бас өсөө хуссан ирдэг. Түүний адил яг нөгөө нэг Patricia, Susan, Kasabian, Tax эдэр яг бүгдээрээ яг адилхан тийм болцоод ирдэг. За тэгээ мөн бас нөгөө нэг эмэгтэй дагагчтай нь байгаа штэ гадаа баригдаагүй тэднэр нь бас яг адилхан X тэмдэг мэндэ шивүүлсэн ингээд шүүх хурлын гадаа гудамжинд ингээд дэмжээ зогсож байсан юм байлаа. За тэгээ тэдний шүүх хурал ингээл үргэлжилж явж одоо байх
айгу удаан үргэлжилж байгаа штэ. За тэгэхэд цагдаа нар чинь нөгөө одоо Сүйзнаас бүх болсон явдлын талаар яриад хэрэгээсээ ингээд авах ялаасаа жоохон хүн гүчилж болно гэсэн тийм болцол тавьдаг болооч татгалттай юм байлээ. Харин нөгөө Касабиан гэдэг охин бас яг тийм Сүйснтэй адилхан болцол тавихад зөвшөөрдөг. Яагаад вэ гэхээр Касабиан ч нөө зөвхөн машиныг барьсан байхгүй юу? Үнэлэхтэй болохоор тэгээ 2 өдрийн тэр Тейтийн болоод тэгээ Лабианкагийн гэр бүлийг алах тэр хоёр орой хоёуланд нь машиныг барьж яваад гэтээ яг юусоо ямар ч алхахт нь оролцоогүй. Харин яг ямар хөө зүйл болсон гэдгийг бол мэдчихсэн байхгүй юу? За тэгээд Касабийн охины тусламжтайгаар Мэйсэн гэр бүлгийн Калтын бүх доторх мэдээлэл одоо яаж Мэйсэн бүхний төлөвлөсөн тэд нар яаж хийн ингэж алсан гэх бүх мэдээллийг цагдаагийнханд өгч өөрөө чөлөөтэй явдаг. Чөлөөтэй одоо ял ахгүй гарахаас гадна өөрийнх нь нэрийг нууцлаад одоо хүртэл түүний хаана ямар нэртэй яаж амьдарч байгаа мэдтгүй юм билэ. За тэгээд 1971 онд Мэйснийг санаатаагаар урьдчилсан төлөвлөн одоо алхуудыг үйлцэн гэж цаазаар ахуулах шийтгэл авдаг. Гэхдээ жилийн дараа нь Калифорни мужид чинь нөгөө цаазаар авах ялаа цуцлаад оронд нь Мэйснийг насаар нь шоронд орох тийм ялаар өөрчлөлт юм билэ. Азтай мохог байгаа шүү. Азтай байхгүй тий. Шоронд чинь одоо стил бас амьдрал үргэлжилдэг шүү дээ. Тэгээд цаад чинь бас нэлийн удаа шоронд амьдраад өгсөн билээ. За тэгээд өвчнөр бүр 70 мал хэд нас 80 наслсан билүү юу лээ ер нь нэлээд өгшөрчлөл амьдсуусан юм л шүү дээ. За тэгээ бүр нөгөө шоронд орж байхдаа эн чинь бас нөгөө нэг одоо цуврал алуурчин малуурчин ч юм уу тийм нэг дуйлантай тийм алуурчинд дурладаг тийм нэг мэдрэлэнтэй хүүхнүүд байдаг шүү дээ. Групп хүүхнүүд, хэсэг хүүхнүүд үү? Хэсэг хүүхнүүд байдаг. Тэгээд Мэйсэн их чинь нөгөө нэг одоо энэ хэргийн талаар амар хэвлэл мэдээллийнхэн зүгээрс хаасаагүй тархсан гэж аахгүй юу? Айгуу тийм хүн болгон сонирхсан. Тэгээ Америкт аяар баг мэдгүй юм байхгүй. За тэгээд Мэйсэн лөө зүгээр хайрын захаанууд зүгээр битүү ирдэг. Тэр дундаас нэг 19 настай 10 жилийн охин Мэйсэн лөө байнга захаа бичээд бүр Мэйсэнд үнэн сэтгэлээсээ хайртай болсон байсан. За тэгээд нөгөө охин чинь бүр гүнд уралцсан зав. Нөгөө хоёр чинь үерхэж эхлээд бүр Чикагод амьдардаг байснаа Мэйсний шорон чи Калифорни мужид байгаа. Тэгээд одоо шоронтой нь ойрхон нүүж ирдэг. Тэгээд Мэйсэнтэй байнга одоо очиж уулзч муулцдаг болсон байлээ. За тэгээ бүр нөө Мэйснийг одоо суллах муулах эсвэл Мэйсэн буруугүй гэх одоо тийм хид хідэн вебсайтыг ажилуулдаг. Ерөөсөө л Мэйсэнд бол нэр үнэхэрийн амар хайртай байсан байлээ. За тэгээ нөгөө тэр хоёрын чинь харилцаа бүр хэдэн жил үргэлжлээ. Нөгөө охин чинь 19 настай байсан шүү дээ. Тэгээд 26 настай байхдаа 7 жил одоо стил үерхээстэй. Тэгээд Мэйсэн 80 настай, нөгөө охин чинь 26 настай. Тэр 2014 онд гэрэлтэй батлуулсан юм байлээ. Йой, солиорцсон тий. I know. Тэр охин гэж ээж аав гэж ямар юм байна? Тийм солиотой үнтэй гэрлүүлэл явж л идэг. Тэр ийм нэг ийм балиар алуурчин ийм нийгмийн балиар хүмүүст одоо хайртай болоо явж байдаг тэр охтууд өөрсдөө ямар хүн байдаг бол надад бүр амар сонь санагдсан. Тийм шүү дээ. Очиж тийм кофе хувааж тий. Кофе хувааж уух юмсан. За өгшөө хилчих чи яагаад зүгээр л хилтэй гээл зүгээр л юм ярмаар санагдаж байгаа байхгүй. Харин тийм. За тэгээ нөгөө Мэйсэн чинь 40 жил шоронд яг сууд юм байлээ. Тэгээд саяхан 3 жилийн өмнө 17 оны 11 сарын 19-нд хүчнөөр нас орсон байлээ. За нэг ийм нэг калт хүний талаар бид хоёр ярьлаа. Бас л тэнцээ бас л тэр үедээ 69 онд хүн болгоны баг мэдгүй хүн гэж байгаагүй тэр үе чинь нөгөө ерөнхийлөгч Ричард Никсон энэ хүртэл хэлсэн гэж аавчаа. Өө Мэйсэн бол ерөөсөө л ямар нэгэн хэрэгээр юу лээ буруутай. Нэг бол өөрөө гартаж алсан, нэг бол хамгийн арталтнээс мастер майнднээс ингээд хэлсэн гэж байгаа юм чам. Тийм бүр эдний нөгөө нэг Сүйсэн ярьжсэн шүү дээ нөгөө лист байгаа гэд. Листэнд нь бүр нөгөө Frank Sinatra, тэгээ бүр Tom Jones, Mons гэдэг бүр амар алдартай хүмүүсийг листэндээ оруулсан. Ер нь бол нөгөө нэг Labyanka гэдэг эхнэр нөхөр хоёрыг алсныхаа дараа төлөвлөгөөнд нь байсан байхгүй юу. Гэхдээ одоо 2 өдөр дараалал тийм хэрэгүүд болцсон чинь одоо нөгөө том баян хүмүүс чинь бас
цэрвээд хинч одоо гэртээ аюулгүй байх одоо аюулгүй биш юм байна гэж амар айж эхэлсэн байгаа хгүй тэр үедээ. Тэгэнгүүтээ зарим хүмүүс чинь машиндаа буу эсвэл бидээ бэлэн буу авч явдаг. Гэртээ байхдаа хүртэл одоо бүр нөгөө нэг аларм мэдрээ улам амар сайжруулсан. Тэгээд Frank Sinatra эдэр чинь бүр хотоос гарч яваад өөр одоо уус мус руу төр хотсон байт юм билээ. Тий аргагүй угаасаа амар аимшиг хитэн нөхдүүд байгаа юм чи. Яа за нэг юм хэрэг байна. Тийм тэгээд нөгөө нэг Сьюзен ч хэлсэн штэ бид нар зүгээр л дэлхийг ингээд цочрох тийм хэрэг хиймээр санагдсан гэд. Тэр нь бүр столыг дэлхийг цочрох хэрэг болсон байгаа байхгүй. Тэгээ бид хоёрын ингэж бас ярьдаг нь буруу. Яагаад гэх юм бол бид хоёр ингээл авар мохоо хүний мод дурлал ингээл өө тэгж алсан тэгсэн гэл ярьж байгаа. Тэгээд энэ талаар бол бас амар олон documentary байдаг. Кино бүх юм байдаг. Тэгэл биднээс болол ингээл энэ нэрийг ингээл дэлхийд даяар ингээд тарчиж байгаа байхгүй. Одоо ер нь Charles Manson гэдэг залуу гэрүүд мэдтгүү залуу гэж залуу л байсан да тэр үедээ мэдтгүү хүн гэж байхгүй. Тэр нөгөө attention хүмүүсийн анхаарлыг татах гээд байгаа яг л босон байна л да тий. Стил бидний яриад сууж байгаа чинь тэгэл тэг тухайн үедээ яг өөрөө Susan баг байртах гэж хэлсэн байгаа байхгүй юу? Хажуудлага хүмүүнд. Харин тийм байгаа зү. Дээрээс нь тэр нөө буу муугаа ч гэсэн ерөөсөө нуугаагүй текст чинь бууцсан буугаа зүгээр хөршийнхэн тэр хашин руу шидсэн. Тэгээд тэр хөрш айлынх нь хүүхэд нь олоод аавдаа өгөөд аав нь цагдаа дарт авчирч өгсөн мөлий. Тэгээд нэрээ бас нөгөө нэг дагагч охтууд байгаа штэ. Баригдаагүй, шоронд ороогүй, гэмт хэрэгт нь оролцоогүй тэр охтууд нь Мэнснийг шоронд орчоод байхад нь стил яг одоо бидний эзэн бурхан гэж итгээд утгагүй угаасаа гараад ирнэ. Тэгээд Мэнсний одоо ярьжсэн бүх зүйл нь болно. Биднийг авралтаа аавна эдэр гэж итгээд шүүх хуралчаа хэдэн жилийн хугацаанд явагдаж байхад стил дэмжээстэй. Тэгээ бүр шүүх хурал морлонд болохоор ингээд гадаа гудамжинд нь ингээд байж идэг заяа. Гээл хитэ охтууд нэг юм сонь цагаан нэг пажама шиг юм өмссөн. Тэгээд ямар ч ямар ч сэтгүүлж мэтгүүлж одоо хин ч очоо юм асуусан ингээл хариулаад ингээд суучдаг гэсэн блэ. Бүр ингээд толгоо нь ерөөсөө бүр мөс ингээд угаагдсан. Солиотой. За тэгээд та нар цаашаа өвшөө олон charlesmanson.com гэдэг бүр вебсайт үүд юм билээ. Тэрнээс хүсэх юм бол өөрсдөө дахиад мэдээлэл авчруулна. Тэгээд манай Instagram болохоор darkmb гэдэг Instagram байгаа. Тэрэн дээр бит хоёр ер нь бол дандаа хохирогч нарт нь тэгэж зориулж зургийг нэгээд дотлолт нь жижигэн тайлбартай байгаа шүү. Хүсэх юм бол мэдээллүүдийн оролттой. Бит хоёр яа хохирогч нар дээр нь төлөвлөмөр байгаа вэ гэхээр ямарваа нэг юм дэлхийд очросон ч бай одоо юм гинт хэрэг гарахад хүн болгон алуурчин дээр нь дандаа төлөвлөрдөн штэ тий. Одоо хин яг хохирсон тэр хүн ямар хүн байсан бэ гэд яг төдийлэн яг алуурчинтай яг тэнцвүүстэй гэж сонирхтгүй айгуу тийм сэтгэл имзэглэлдэг. Тийм болохоор бит хоёр Instagram дээрээ хохирогч нарт нь зориулаад ийм хүн одоо идраас болж амьдралаа алдсан гэдгийг харуулахыг хүссэн. Тэгээд хүсэх юм бол бидний Instagram-ыг бас дагаарай. За тэгээ одоо дуусгая да. За тэгээд бит хоёрыг хэрвээ энэ хүртэл сонссон бол үнэхээр их баярлалаа. Тэгээд удахгүй дараагийн бас шинэ дугаараа оруулна. Бит хоёрыг бас дэмжиж subscribe хийгээрэй, бас дагаарай. Тэгээд баярлалаа. За баярлалаа.
없는 일의 뜻은 실과 말하지마 인다고 독이 산지 만지다 그 떡지 독이 산지 만지다 줬다 재산 채워